Малчин компани бараа бүтээгдэхүүнийг салбар гэрээ борлуулагч гэсэн нэрийн дор баталгаагүй өнгө загварыг дуурайлгаж, бүр компани лого хүртэл ашиглан хийж малчтад маш ихээр борлуулж байна. Эдгээр наран тул захын замын урд талын малчтын гэсэн дээр харагдаж байгаа бүхий л дэлгүүрүүдэд энэ мэтчлэн худалдаа хийж малчид маань хөгжсөөр байна. Тиймээс малчид бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаа болон компани нэр хаягийг маш сайн шалгаж авах хэрэгтэй. Мөн малчин компани хөдөө орон нутгийн борлуулалтаар явхад зарим нэг жижиг компани болон хувь хүмүүс малчин компани салбар гэрээд гэсэн нэрийдлэр аймаг сумуудад борлуулалт хийж байна. Малчид хөдөө орон нутгаас худалдан авалт хийхдээ Монгол телевизийн зар сурталчилгааг харж малчин компани заасан маршрутын дагуу үйлчлүүлээрэй. Мөн барааны тэмдэгт баталгаа туудсыг сайн шалгах шаардлагатай. Энэ талаар бидэнд 75 31 15 75 31 15 утсанд мэдэгдээрэй. Малчин компани. За үзэгчтэй малчин компани одоо хамт олон бид бүхэн за малчтаас ирээд байгаа гомдлын дагав. За энэ ямар гомдол вэ гэхээр малчин компани одоо салбар дэлгүүрүүд гэдэг нэрийн доор за мөн одоо гэрээд борлуулагчаа гэдэг маш олон одоо бараа бүтээгдэхүүнийг малчтад одоо хуурамчдын бараа бүтээгдэхүүнийг зараад байгаа гомдол бол энэ нарантуул захын урдуур болон одоо энэ хойгоор шилэн зах гэсэн эдгээр одоо малчтын гэсэн нэртэй дэлгүүрүүдээр ийм асуудлууд үүсээд эргээгээд малчид маань гохироод малчин компани дээр хурж ирээд байна. За тэгэхээр бид бол энийг яаж судлах вэ гэхээр эхлээд одоо манай залуу багийн хамт олонны залуу маань ороод за малчин компани салбар гэрээд борлуулагч мөн үү гэдээ одоо малчтын төлөөлөл болж за ингээ бараа бүтээгдэхүүн сонирхох юм байгаамаа. Тэгэхээр үзэгчдээ би дахиад хөтлөгчөөгөө тий хэлсэнчлэн дахиад автаад хэлгээд болвол нарантуул зах олон улсын худалдааны төвийн яг замын урд талаар байгаа та мэдж байгаа тий. Эдгээр малчтын гэсэн тодтголтой ямар ч дэлгүүрээр ороод үйлчлүүлээд гарахдаа малчин компани бүтээгдэхүүн мөн үү нэгт хоёрт баталгааны хуудас гуравт яг малчин компани нэрийн бүтээгдэхүүн биш гэсэн эргэлзээтэй зүйл гарах юм бол та магадгүй малчин компани утас тий холбогд утас руу залгаад лавлж асуугаараа гэдгийг бас тодтогоод хэлчихэ. Ингэсээр малчид бол хохироод байгаа юм. Жишээ нь нэг аккумулятор аваад за танаа компаниас авсан танаа захын урдлын салбараас гээд ингээд одоо төөрөгдөөд эргээд ирэхэд тэрхүү одоо баталгаад хуудасч байхгүй ийм асуудлууд үүсээд байгаа болохоор бид энэхүү сурвалжлагыг үзэгч тааханд өргөж байна. За одоо ингээд эхнээс нь малчтын дэлгүүрүүдээс одоо ингээд ороод үзье. Одоо маш олон ийм жижиг дэлгүүрүүд бол харагдаж байна. Бүр зарим нь гаднаа ингээд одоо малчин компани бараа бүтээгдэхүүний одоо зургийг хүртэл байрлуулсан байгааг үзэгч таах нэвтрүүлгээс харах болно. Малчтын мянгат дэлгүүр гэсэн дэлгүүрлөө манай жүжигчээ одоо орлоо. Тэгэхээр ер нь бол одоо энэ малчтын дэлгүүр одоо ингээд маш олон дэлгүүрүүд байж харагдаж байна. Малчтын мянгат за мөн одоо малчтын худалдааны төв гэдэг. За эдгээр дэлгүүрүүдийн одоо зарим нэг нь малчин компани салбараа гэж одоо бараа зарсан. За тэгээд эргээгээд нөгөө бараа худалдан авсан малчид маань эргээд малчин компанид одоо ирээд байгаа юм асуудлын гомдлын мөрийн дагуу бид одоо энэ хүү сурвалжлагыг бэлдэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол малчин компани салбарын хувьд бол зөвхөн 22-ын довчоо болон за мөн одоо төв дэлгүүр маань нарны зам дагуу байрлах одоо зэрэг доктор авц сервисийн замын хуурталд байрлаж байгаа болохоор эдгээр дэлгүүрүүд бол одоо малчин компани салбар биш шүү гэдгийг бас малчидаа хэлмээр байна. За энэ бол одоо манай малчин компани брэнд үг бол өнгө болох одоо малчин шар өнгөөр бараа бүтээгдэхүүн зарж харагдаж байна. За эдгээр хүмүүс маань одоо юу гэж тайлбарлах нь одоо манай жүжигчин бол дотроос одоо бичлэг хийж байгаа. Тэгэхээр малчтын мянгат дэлгүүр гэсэн байгаамаа. Одоо малчин компани гаргадаг бокс болон аккумулятор хөлдөөгчний зураг бол харагдаж байна. За энэ хүү дэлгүүр лөө одоо сайн байна уу? Малчтын мянгат дэлгүүр илүү юм чинь. Мянгат дэлгүүр тий. Та чинь юу вэ нөө? Нарны төл байгаа тий. Тэгээд бокс хувирлагч хүнлээдтэйгээ нийлээд хэд болж багцаараа. Хөлдөөгч орох юм уу? Хөлдөөгч байгаа. Зөнөө тог хувирлагч тэгээд хүнлээдтэйгээ хуурай хүнлээдтэйгээ төлтөөгөө. Хэдэн ваттын сэдвтэй аккумулятор гэдэг. Дунд чинь яг. Дунд чинь 80 ваттын төлөв, 100 та төлөв. 1 сая төгрөг багтдаг гэсэн дээ. Энэ юу юм уу? Энэ малчингийн шар хүнлээдэр тий? Мөн үү? Мөн үү? Малчин компани? За, одоо 80 100 төгрөг 3. Танагч бас малчингийн шар зард юм тий? Энийг сайн ингээд байгаа байхгүй яа. Энэ хэдий ватттэй? 65 80 100 3. Малчингийнх нь та надад тайлбарлаад өгөөч. Энэ малчны шар чинь нэг
Хөлтөөг шүлгэж ажиллах нь одоо ямар юу байдیں۔ Тэр захиалга ярьд юм уу? Одоо эдрэн хамгийн дээдлийн комплект 100 амперцтай. Энэс дээш байхгүй юу? Энэс дэш гэж. Дээш нь захиалт юм уу яаж? 150 ампертай гэж байна. Энэ бүр доошоо юм уу те? Доо нь. Энэ малчин шарын коллектор гэдэг энэ юм биш те? Нэг харин сайн гэдэг байгаа байхгүй юу? Ачаа 100 энэ ямар тийм. Энэ одоо 200 240 300 гэдэг байна. 200 биш 300. Энэ таарсан тоол гэх юм бол одоо гайваа тал. Толноос малчингийнхоо. Чин тоол гэж байна. Тийм сайн муу гэдэг. Энэ болохоор 300 330 280 гэдэг. Манай аав энэ өдөөнөөс захиад байгаа юм аа. Тэгээ нөгөө малчингийн шар юм аав явуул гэх. Тэгээ энэ нөгөө гэрээд борлуулагч нь үүдэг гэдэг. Тийм. Хамгийн сайн тоол нь юм бол энэ л одоо 350 мянга гэж. Тоолын нөө ирч чаа. Нийлээд хэд болох вэ? Тэр бокс гэдэгтэйгээ. За 650. Энэ чинь гардаг аа. 50 мянга гэж байгаа. 700 муу 720 мянга л байна да. За слаш тулдэ малчин компани борлуулагч юм байна тий. За сайн байна уу та. За малчтын нэг гомдол гараад наа гэж. Малчин компани гэрээд борлуулагч гээд хараа бүтээгдэхүүн зараад эргээд малчин компани дээр очиод байна. Тэгээ энэ талаар бид бас молор телевизээр сурвалжлага хийж байна. Яг танайх одоо гэрээд борлуулагч мөн үү? Биш. Хөө хүмүүс. Хөө хүмүүс ээ. За. Тэгээ яг ингэ малчин компани лого тавьчихсан. Малчин компани гэсэн логотой тий. За тэгээд сая та энэ залууг ороод ирэхэд бид нар бас дуугч биччихлээ. Гэрээд борлуулагч гэж хэлж шин. Гэрээд борлуулагч чаа гэж. Комплект нь байгаа гэж ярьж байгаа сте. Комплект За тийм ч юм танаас юус бодлоо. бодлоогүй юу? Бодлоо байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо малчин компани гэрээд борлуулагч гэж яриад шар өнгөтэй аккумуляторыг бол одоо зарж байгаа нь харагдаж байна. 1000 малчтын дэлгүүр гэсэн ийм дэлгүүр байж байна. Ерөнхийдөө ч одоо энэ компани логог ингээд зөвшөөрлгүй одоо ийм юун дээр тавиад яг ийм адилхан өнгөөр ингэж зарж болд юм уу те? Мэдэхгүй юу? Та бол зүгээр худалдагч нь уу? Зөв. За энд бол одоо ингээд шар хөлдөөгчнүүд байж байна. Завгар бүрээрээ. За манай малчид бол одоо манай компани дээр бас маш их гомдол ирсэн. Танаас салбар гэрээд борлуулагч гэдэг энэ захын уртлаас авсан ингээд байсан. Ямар ч байсан гомдлын мөрөөр бид энэхүү дэлгүүр дээр ирж энэхүү бараа бүтээгдэхүүнүүдэд танилцлаа. Тэгэхээр ер нь бол малчин компани дэлгүүр бол энэ Нарантуулын урдуур бол одоо салбар байхгүй гэдгийг бол хэлмээр байна. Салбар гэрээд борлуулагч гэсэн нэрийдлэр зараад тэгээд эргээд малчид болохоор танай компаниас авсан гэдээ бидэн дээр бас ирээд байгаа юм асуудлууд гарч байгаа. Яалчгүй төөрөх төрөл юм байна. Нарантуул захын хойно шилэн зах гэж одоо энэ хүү зах дотроо захынхаа хойдолд ийм дэлгүүр байна. Энд бол одоо малчтын дэлгүүр гэсэн аяг байгаа. Та бүхэн харж байгаа. Одоо энд бол ингээд цонгон дээр малчин шарын одоо антин малчин компани антиментийг зарж байгааг та бүхэн харж байна. За энэ мэтлэн ингээд зараад байгаа нь бол одоо манай малчтыг гохироогоод байгаа юм аа. Малчин компани одоо анти аккумулятор янз бүрийн юмнууд ингээд урамчаар зараад байна гэх. Энэ тал дээр зүгээр судалгаа хийж байгаа маа. Танайх одоо яг одоо тэр бокс биш үү тэр одоо ямар өчтэй? Малчингаас өөрөөс нь худалж авсан шүү дээ. Худалж ав зарж байгаа. Худалж авсан юм манайх өөрөө. Өөрөө юу? Бичин бол байгаа. Малчингийн өөрөө бичин. Гадаа байгаа антинууд нь ямар өчтэй? Ямар ч антин байна. Одоо яг энэ нөгөө шилний цаана байгаа антин байна шүү дээ. Тэр чинь зүгээр л шар бодохтой малчин цэцэн Чинь гэсэн гэсэн 2 3 харагдаад л шүү дээ. Тэр өөрөөс нь авч ирсэн юм байна. Малчингийн өөрийнх нь юм. Тэгэхээр тэрийг бол Одоо шилбэл талишаа авч ирсэн шүү дээ. За. Дамгуун дээр малчин гэсэн логотой малчин компани бүтээгдэхүүн байгаа. за Зүгээр би энгийн хүний нүдээр одоо шилбэл те. За. Хөдөө орон нутгийн нэг бас мэдээлэл дутмаг нөхөр орж ирлээ. За ингээд танаа бараа бүтээгдэхүүн сонирхсоо тэрийг магадгүй олж хараад өө эн чинь нөгөө малчин компани бүтээгдэхүүн зардаг газар байж. Тэгээ андуураад авчдаг. за Тэ?
ингээд танаас ингээд тухайн одоо бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл аваад андуураад аваа явчихдаг. За. Нөгөөх нь нэг 2-3 сарын настай ч юм уу эвдэрчдэг. Тэнгүүд малчин компани бараа гэдэг нөгөө малчныхаа нөгөө бүтээгдэхүүнөө бариад малчин компанид очиод байгаа. За. Одоо малчин компани тийм ээ хувь ийм андуурад төөрөгдөх хэрэглэгчдийн тийм Ерөөсөө зүйл тийм. яваад байгаа учраас боломжтой бол та одоо энэ малчин гэдэг тийм энийг одоо энд хэрэглэж байгаа мó үгүй мó тийм тэрийг сонирмш шүү дээ. Одоо энэ бүтээгдэхүүнээ аваад цааш нь хийх ч юм уу худалдаа авсан нь ойлгомжтой. Тий, бичгэн Хүмүүс дараа. төөрөгдөд байна гэдэг юм яриад байгаа. Тийм. Малчин компани бараа бүтээгдэхүүнийг салбар гэрээ борлуулагч гэсэн нэрийн дор баталгаагүй өнгө загварыг дуурайлгаж бүр компани лого хүртэл ашиглан хийж малчтад маш ихээр борлуулж байна. Эдгээр наран тул захын замын урд талын малчтын гэсэн дээр харагдаж байгаа бүхий л дэлгүүрүүдэд энэ мэдчлэн худалдаа хийж малчид маань хөгрөсөр байна. Тиймээс малчид бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаа болон компани нэр хаягийг маш сайн шалгаж авах хэрэгтэй. Мөн малчин компани хөдөө орон нутгийн борлуулалтаар явхад зарим нэг жижиг компани болон хувь хүмүүс малчин компани салбар гэрээд гэсэн нэрийдлэр аймаг сумуудад борлуулалт хийж байна. Малчид хөдөө орон нутгаас худалдан авалт хийхдээ Монгол телевизийн зар сурталчилгааг харж малчин компани заасан маршрутын дагуу үйлчлүүлээрэй. Мөн барааны тэмдэгт баталгаа туудсыг сайн шалгах шаардлагатай. Энэ талаар бидэнд 75 31 15 75 31 15 утсанд мэдэгдээрэй. Малчин компани